Цагдаагийн байгууллагын цалин бол бас бага байгаа. Ялангуяа одоо эргүүлийн жирийн цагдаа нар, бага тушаалын офицерууд яг нь одоо энэ монголчууд Монгол улсын альва болохгүй байгаа, бүтэхгүй байгаа тэр бүх зүйл дээр очиж ажилладаг. Ковид гэдэг одоо эрүүл мэндийн үйл хайхраал явж яадаг. Энэ хүн алга болон тэнд хүн өхөн одоо бүгдэн дээр нь очиж тэгэл тэр цогц могц одоо болохгүй бүтэхгүй байгаа бүх зүйл дээр дээрээс нь одоо галзуу солиотойн мэддэхгүй хүмүүс одоо арх уусан одоо ийм янз янзын хүмүүстэй очиж тулж ажилладаг. Эрсдэлтэй ийм ажил дээр байдаг хүмүүсийн цалин бага байдаг. Тэгээ энэ хүмүүсийг дэмждэг учраас нэг 3-4 удаа хууль зүйн сайдын багцд бол шаардлагагүй хөрөнгө оруулалт зардлууд байдаг. Тэндээс нь одоо энэ хүмүүсийн цалин нэмэх тухай хэд хэдэн санал гаргаад унгаач тийм л да. Ягаад гэвэл одоо энэ сайд нар чинь нөгөө их хурлын гишүүдэд барьдаг учраас тэднийг аргалж байгаад өөрсдөө тэр одоо үргэлгэн зардлаас асуулахгүй ингээд явцдаг. Тэгээ энэ асуудлыг заавал энэ дараагийн төсөв ярихад одоо зарчмын зөрүүтэй санал гарахгүйгээр эртхэн шиг 27 оны төсөв дээр энэ асуудлыг оруулж ирээрэй гэж хэлмээр нь ямар цалинтай байгаа юм одоо цаашдаа яаж нэмэгдүүлэх талаар бас тодорхой хариултыг авъя. За хоёрдугаарт нь миний авсан мэдээлэлээр бол маш цөөхөн мөрдөн байцаагч нар цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. Тэгээ цагдаагийн байгууллага ер нь бол их тийм олон даргатай байгууллага болсон. Тийм учраас энэ чадвартай мөрдөн байцаагч нар дарга болоо явчихдаг. Дээрээс нь тагнуул АТГ гээд өндөр цалинтай газар руу мөрдөн байцаагчаар явчихдаг. Өөрөлдвөл хэн илүү цалин өгөн тийшээ л явна шүү дээ. Чадвартай хүмүүс. Тэгээд дээрээс нь цагдаагийн байгууллагууд дарга нарын нөлөө маш их байдаг учраас янз янзын тэр одоо шаардлага янз бүрийн бүх зүйлээр тэр дарамтууд ирдэг. Тийм дарамттай байдаг учраас тэндээс яваад гэх шиг. Тийм учраас энэ мөрдөн байцаагч нар чинь багасаад байна. Хэрэг маш их болж байна. Тийм учраас энэ хүмүүсийн ялангуяа мөрдөн байцаагч нарын цалин нэмэгдүүлэх тусгаал нэмэгдүүлэх тэр дарга нарын хаях хэрэгтэй. Тэдний цалин нэмэгдүүлэх замаар чадвартай мөрдөн байцаагч нарыг цагдаагийн байгууллагатай уйж ажилуулах энэ ажил дээр одоо ямар ажлууд хийж байгаа юм бэ? Тэгээ энэ ажил дээр юм ахиц гарахгүй бол 27 оны төсөв дээр энэ дээр бас тодорхой ажлуудыг энэ намрын чуулган хүртэл хийх боломжтой шүү. Цагдаа ерхий газраас нэр усаа хэлээд. За энэ дээр микрофоныг нэ. За цагдаа ерхий газраас санхүү ардлын албаны дараа хорондоо бочлон гишүүний асуултанд хариулъя. За цагдаагийн байгууллага өнөөдөр цагдаа дотоодын цэргийн байгууллага нэг 12,000 орчим бие бүрэлдэхүүнтэй. Үүний нэг 1800 орчим мөрдөгч нар эзэлж байгаа. Мөрдөгч нарын дотроо эрүүгийн мөрдөгч, мөрдөн байцаа халууны мөрдөгч гээд хариуцсан харьяалан шалгадаг гинтэргээр бас мөрдөгч нар маань ялгаатай байгаа. За өнөөдрийн байдлаар нэг 100 орчим оронтой сул байна. За гишүүний хэлж байгаа бас үнэтэй бас энэ манай албанаас бас мөрдөгч нар одоо төрийн тусгай албад руу бас шилжих хөдөлгөөн нэлээд байдаг. Бас бид нар энийг бол бас цалин мөнгөтэй холбоотойгоор хардаг. Тэгээ зэрэг ийм мөрдөх байгууллагууд руу бас шилждэг тохиолдол байгаа. За манайх жил болгон төсөвтөл ер нь залуу багштайгаа цалин нэмэгдүүлэх саналуудыг бол жил болгон л өгч байгаа. Хамгийн ойрын зорилт бол бас албан багштайгаа онцгой албаны нэмэгдлийн 40% болгож чиглэх зэрэг тун ойрын тэм зорилтууд бол байна. Эх жилийн төсөвт бол төсвийн төсөлтөө саналаа нэгтгэж хөргүүлэхээр 6 сарын 1-ний төсвийн хязгаарт төхөр бэлдэж байгаа.